Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Засгийн газар 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, шинжилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамтран мэдүүлсэн тогтоолын төслийн хэлцгээс хэлтсүүдийг төрийн байгууллагын байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хурлаанаараа явууллаа. Хууль санаачлагч хот байгуулах бодлогыг Монгол Улсын үндсэн хуульд нийцсэн, бодит тооцоо, судалгаан суурилсан, эрх зүйн болон зохион байгуулалтын хувьд хэрэгжих боломжтой, үе шаттай арга хэлбэрээр хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд Багнуур Налайх гэсэн улсын зэрэгэлдээ 2 хотын зохион байгуулалт, эдэлбэр газар, хил зааг, чигүүргийн шилжилт, төсөв санхүү, хүний нөөцийн бэлтгэлийг ханган хэрэгжүүлэх, чигүүргийн давхардал, хариуцлагын зааг ялгааг тодорхой болгох зорилгоор улсын зэрэгэлдээ хотын зөвлөл, захирагч, хуулийн дагуу сонгогдох хүртэл хугацаанд тухайн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон засаг дарга нь хотын зөвлөл, захирагчийн чигүүргийг хэрэгжүүлэх шилжилтийн үеийн зохицуултыг туссан байна. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах сан зовх зорилгоор улсын хурлын дээд цэг парламент цэг эмийн захим системд байршуулсан болно. Байнгын орооны хурлаанаар хуулийн төслийг хэлцэх үед улсын хурлын гишүүн Цэдван төрийн зарим чигүүргийг тосон шилжүүлэх төсвийн асуудлыг хуулийн төслөөр шийдэх боломжтой эсэх. Харан хотыг улсын зэрэгэлдээ хот болгон хөгжүүлэх талаар улсын хурлын гишүүн Илган Төмөр дархан Эрдэнэт 100 модыг улсын зэрэгэлдээ хот болгоход тулгарч буй асуудлын талаар асуулт асууж хариулт авсан болно. Байнгын орооны хурлаанаар хуулийн төслийг хэлцэх үед улсын хурлын гишүүн Ж Батчаргал улсын хурлаас баталсан хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн зохицуулалтаас давсан эсхийг шийдвэрлэх шаардлагатай талаар болон улсын болон орон нутгийн зэрэгэлдээ хот байгуулахад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд засаг захиргаа үндсэн нэгж буюу аймаг сумыг хэрхийг тодруулах хэрэгтэй болох тул хуулийн төслийг дэмжих зүйтэй талаар үгэлсэн болно. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамтран мэдүүлсэн тогтоолын төслийг байнгын орооны хурлаанд оролцсон гишүүдийн олон хүчил баримтлалын хүрээнд хэлцэхийг дэмжсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамтран мэдүүлсэн тогтоолд өөрчлөлт оруулах тухай улсын хурлын тогтоолын төслийн хэлцэх хэлцүүлгийг явуулсан талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.